Сайн байцгаана уу? Өнөөдөр нэгэн сонгодог зохиолын тухай ярилцах болно. Энэ бол Ray Bradbury-гийн Fahrenheit-ийн 451 хэм гэдэг зохиол байгаа. За миний уншиж байсан маш сонирхолтой номуудын нэг байгаа. Энэ номын зохиолчийн тухайд гэх юм бол Ray Bradbury 1920 онд Америкт төрсөн 2012 он хүртэл тэрээр зохиол бүтээлээ тууривсаар байсан. За тэгээд Fahrenheit-ийн 451 хэм ном бол 1953 онд хэвлэгдэжсэн. Тэрнээс хойш бол маш олон дахин хэвлэл гарч ирсэн. За миний гарт барьж байгаа хэвлэл бол 60 жилийнхэн ойд зориулж гарсан байгаа. Харин өнөөдөр 2024 онд энэ ном хэвлэгдсэний 71 жилийн ой болж байгаа. Тэгээд 71 жилийн турш уншигдсаар байгаа. Утга учир нь илүү нэмэгцээр байгаа ийм зөвнөлт хэлбэрийн зохиол байгаа. Ray Bradbury-гийн энэ зохиол болохоор дистопиан ертөнцид science fiction буюу шинжлэх ухааны зөвнөлт зохиол байгаа. Яагаад шинжлэх ухааны зөвнөлт вэ гэдгийг одоо номыг тайлбарлаж явах явцад илүү тодорхой болох байх гэж бодож байна. Би нөгөө нэг Fahrenheit-ийг уншиж үзээгүй байхдаа яагаад ч юм ингээд зүгээр хэлж байгаа үсэг нь нөгөө нэг ижилхэн болохоор Frankenstein Fahrenheit хоёрыг жоох ингээд хойлоод байдаг гэсэн. Гэхдээ шал өөр ном шүү заяа. Одоо let me explain Fahrenheit 451, okay. So энэ ч нь болохоор ингээд дулааны хэмжээс Цельсийн хэм болон Fahrenheit-ийн хэм гэж байдаг те. За тэгвэл Fahrenheit-ийн 451 хэмд яадаг вэ гэх юм бол ямар ч хатуу хавцтай ном бүрэн гүйцэд шатаж дуустдаг температурыг Fahrenheit-ийн 451 хэм гэж байгаа. За энэ зүйлтэй болохоор номын маань агуулга маш их холбогддог байгаа. Яагаад гэвэл энэ дистопи ертөнцид ном унших, хэвлсэн юм сонин сэтгүүл, ер нь цаасан ном уншихыг тэр чигээрээ хоригддог. За тэгээд тухайн улсад болохоор ном уншиж байгаа, ном нууж байгаа, гэртээ хадгалж байгаа номын сонтой хүмүүсийг олоод хүмүүс мэдээлэл өгөөд за тэгээд гал сүнөх ангийнхан. Одоо гал сүнөх гэж нэрлэх нь энэ номон дээр бол жоохон өрөөсгөл. Яагаад гэх юм бол галын албаныхан бол энэ номон дээр галыг унтраах биш галыг үрддэг хүмүүс байгаа. Сонирхолтой нь гэх юм бол ном уншиж байгаа тэр айлыг тэр хүнийг олоод номыг нь шатаадаг, тэр явцдаа байшингийн шатаадаг. За тийм хүмүүс ном уншихгүйгээр амьдралаа цааш үргэлжлүүлэх үү, өөрийн хайртай номуудтайгаа шатах уу гэдэг сонголтыг өгч өгдөг. Галаас хамгаалах биш хүмүүсийг галд нь шатаадаг тийм ертөнц байдаг байгаа. За тэгээд номын маань гол дүрийн залуу болохоор Guy Montag гэдэг нэртэй галын албаны тийм залуу байгаа. За 20 настайгаас эхлээд энэ албанд орж 10 жилийн туршид бол ажлаа маш идэвхтэйгээр хийсэн. Одоо айлуудын байшинг очиж шатаасан, хүмүүсийн уншижсэн номыг очиж тийм өрддөг. Одоо гал сүнөөгчүүд бол ингээ усаар очиж гал унтраадаг те. Тэгвэл бол одоо энэ галын албаныхнаас бол керосин үнэртдэг галыг үрддэг тийм хүмүүс байгаа. За тэгээд номын маань үйл явдал болохоор Guy Montag гих энэ залуу Clarice гих 17 настай охинтой уулздаг байгаа. Санаандгүй байдлаар байрныхан гадаа уулздаг. Тэгээ юу болсон бэ гэх юм бол тэр охин Монтагт ингээд хизэж бодож байгаагүй, төсөөлж байгаагүй, одоо эргэцүүлж байгаагүй асуултуудыг нь тавьж эхэлдэг. Чи хүмүүсийг ажигладгүй, чи өөрөөсөө яагаад гэж асуудаггүй. Ер нь энэ галын албаныхан чинь өмнө нь энэ галыг асаах биш, галыг унтраадаг байсан гэдгийг чи мэдхүү гэж тиймэрхүү асуултуудыг асуусан. Чи одоо Монтаг бол ингээд чи ойлгохгүй, ийм төсөөлөл байхгүй, эхэндээ бол маш их гайхажсэн. Clarice чи юу ярьж байгаа юм бэ? Миний аав галын албанд байсан, миний өвөө галын албанд байсан. Бид нар бүгдөө ингээд номыг шатаадаг, байшингал шатаадаг хүмүүс хизээч ингээд галыг унтраах зориулттай биш шүү дээ. Шатаах бол тэр чигээр таашаал гэж хэлдэг. Гэтэл Clarice-ийн асууж байгаа асуултууд бол Montag сүултээ нэг тийм ухаараа тэрэ тийм юм уу гэдэг бодол эргцүүлэлийг төрүүлдэг учраас Montag өөрөөсөө асууж эхэлдэг. Яагаад энэ хүмүүс ингэж өөрсдийн амь биеэрээ хамгаалж зарим нь ингээ байшинтайгаа шатаж үлдээд энэ номыг тэгж их нуугдан байр уншихыг хүсэж байгаа юм бол номон дотор юу гардаг юм бол гэдгийг мэдхийг хүсэж эхэлдэг. За ингэснээрээ бол номын үйл явдал илүү сонирхолтой болж эхэлдэг байгаа. За тэгээ Montag ажиллаа хийж явах явцдаа бол ингээд нэгэн эмэгтэйг бол яалтчгүй байдлаар ингээд байшинтай нь үлдээж шатаахаас өөр аргагүй байдалд хүрдэг. За тэгээд дараа нь Montag одоо тэр нөгөөс өөрийн хүсэл сонирхолтой автаад өөрөө гэртээ ном хулгайлж авчирдаг байгаа. Нэг ном авчираад энэ ном дотор юу гардыг бэ гэдгийг ингээд мэдхийг маш их тийм хүсэл төрдөг. Montag өөрөө их нэртэй боловч ихтер нь бол яг тухайн үеийн ингээд
нэг тийм робот хүмүүсийн яг төлөөлөл гэртээ байдаг ингээд 3 хаан дундах 4 хаан дундаа юм 3 хаан тэр чигээрээ телевиз, радио ингээд гардаг өдөржингөө ингээд тэр телевизийн хөтөлбөрүүдээ үздэг тэрийг өөрийнхөө гэр бүл гэж боддог ингээд одоо би 4 хаанаа ингээд юм радио, телевиз болгомоор байна гэж бүр Монтагаас хүсдэг. Тэгээд тухайн хүмүүс бол зөвхөн одоо тийм радио, телевиз, радиогоор ингээд тэжээгдэж тэндээс л ингэж мэдээллийг авч амьдардаг. Гэхдээ нь болохоор тийм бодож сэтгэхийг юусоо хүсдэггүй. Зөвхөн гаднаас ирж байгаа мэдээллийг үргэлж тэр одоо телевизээс авахыг хүсдэг тийм эмэгтэй байдаг. За тэгээд Монтагийг ном хулгайлж ирснийг мэдээд эхнэр нь бол мэдээж маш их хайсан. Яагаад гэвэл байшингаа шатаалгах юм одоо эрсдэлд орж байгаа гэдгийг тэр хоёр хоёулаа бол ойлгож байгаа. Гэхдээ Монтаг болохоор эхнэртэй тайлбарлаж өгөхийг хүсдэг. Хоёулаа энэ дотор юу гардгийг медиа хамт ингээд ойлгоё гэнгээд эхнэр нь бол огт татгалцдаг. За тэгээд галын албаныхан дарга нь ирээд Монтагийг шалгадаг. Тэгээд номон дээр гарч байгаа үйл явдлууд болохоор нэлээ ингээд өрнж явж байгаад эцэс сүлд нь болохоор Монтаг ялтчгүй ирэх нь бол ингээд ном хулгайлсан, ном уншсан гэдэг нь бол баригддаг. Тийм учраас одоо галын албаны Монтаг ажиллаа их биш. Энэ удаа бол түүний байшин ингээд шатах ээлж нь ялтчгүй ирсэн байдаг. Тэгээд тэрнээс өмнө тунд нь юу болсон бэ гэвэл ер нь одоо энэ ном уншдаг хүмүүс, номыг бүтээж ирсэн хүмүүс буюу эрдэмтэд, профессорууд, тийм хүмүүс одоо бүтээгч, зохион бүтээгч, инженер, багш одоо тийм судлаач мэрэгжилтэй бүх хүмүүс бол ингээд тухайн нийгмээс арчигдаж нэг бол ингээд байшинтайгаа шатахыг нэг бол ингээд ор сургуу алга болсон тийм байдаг. За тэгээд хамгийн сүүлийн одоо нэг профессор өвгнийг бол Монтаг очиж уулзаад тэгээд Монтаг өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаад би одоо ингээд уг нь галын албанд ажиллаж исэн хүн боловч надад ингээд амьдралыг эргцүүлэх юм асуудал гарч ирсэн. Ер нь ном ингээд яагаад хүний амьдралд чухал юм бэ? Яагаад та нар ингээд өхөн хатан номыг уншдаг, номыг нуудаг хүмүүс юм бэ гэж асуухад одоо миний хувьд бол номын хамгийн үн цэнтэй хэсэг байсан гэж би бодсон. Тэгээд ном хүний амьдралд яагаад чухал вэ гэдгийг за тэр профессор 3 шалтгаанаар тайлбарлаж өгдөг. Би энэ 3 шалтгааныг ингээд айгүй юм appreciate гэж айгүй талархаж уншсан номноос хэсэг байсан. За тэгээд тэн дээр ингэж гардаг. Нэгдүгээр ном бол ингээд яг ингээд нүүрэн дээр байгаа нөхс өвтэй адилхан бүх нарийн деталийг яг амьдралыг чинь ингээд нийн нуугүй бүгдийг ил тодоор харуулдаг зүйлээ. Тэгээд ингээд орчин үеийн харин хүмүүс болохоор ерөөсөө ингээд нүүрний нөхсөвтэй биш юм гүлийсэн, гүлчийсэн нүүртэй байхыг л хүсдэг. Хин ч одоо ингээд бодит үнэндээ нүүр тулахыг хүсгээ болчихсон шүү дээ гэж. За хоёрдугаарт бол ном уншсанараа эргцүүлэн бодож түүнийгээ тунгаах амралт болтгоо гэж хэлдэг. Чи одоо ингээд агүйхан амарч ийн гэж өөрийгөө бодож гин үү? Чи ингээд зүгээр ахтаа яг үнэндээ ингээд зүгээр л нөгөө телевизээ үзэж амрах амралт юм уу? Чамд яг бодох хугацаа өгж байгаа амралт уу гэдгийг ялгаарай. За тэгвэл ном нөгөө нэг юм ил тод үннийг харуулж байгаа номыг уншсны дараа тархич нь тунгаан бодож түүнийг одоо юм боловсруулах амралтыг ингээд тархинд өгдөг гэж байгаа юм. За 3 дугаарт болохоор эхний хоёр дээр үндэслээд энэ хоёрыг боловсруулсны дараа одоо үйлдэл хийж эхлэх буюу энэ мэдлэгийг түгээх нь өөрөө номын хамгийн үн цэнтэй зүйл учраас эрдэмтэд номыг уншихыг хүмүүс маш их шунан дуралт юм а гэж нөгөө нэг профессор маань тайлбарласан байдаг. За тэгээ Монтаг бол нэгэнт одоо ингээд нөгөө нэг галын албаныхандаа баригдсан нөгөө улсынх нь бол 90 сурвалжлаг тийм нөхцөл байдалд орсон. За эцэс сүлд хэрвээ одоо буцаж очих юм бол угаасаа алуулах нөгөө шатаагдах л хувь тавилан түүнийг хүлээж байгаа. За Монтаг бол зогтож байгаа маа хүний үнэрийг шууд олоод детект хийдэг. Тэм хөрөмжөр Монтагийг ингээд нөгөө нэг хот даяар нь хайж идэг. Монтаг ингээд зогтаад ус голоор дамжиж агаад одоо нэг хэсэг бүлэг хүмүүстэй уулзаад тэгээд ингээд ном ер нь төгсгөл хэсэг рүүгээ орж идэг. За тэгээд тэр хүмүүс болохоор би бүр төгсгөлийг нь хүртэл ярьчлаа. Гэтэ бити санаа зовоор энэ номыг уншдаг. Намайг яриад өгөөд уншсан ч гэсэндээ угаасаа амар сонирхолтой ном учраас би ярьж өглөө гэд уншихгүй орхиж болохгүй шүү заяа. За тэгээ төгсгөлд нь хэсэг бүлэг хүмүүстэй уулздаг нь болохоор нөгөө нэг ор сургуугүй алга болцсон, ном уншдаг байсан, эрдэмтэн судлаач багш одоо нөгөө бүтээгч хүмүүс маань байж идэг. За тэгээ тэр хүмүүс бол ингээ нийгмээс гадуурхагдсан. Гэхдээ тэд нар юу вэ гэх юм бол тэд нар бол миний бодлоор яг өв тээгчд байсан. За тэгээ Монтагийг ингээд ухтаж аваад нөгөө нэг машинаас зогтоход нь туслаад өнрийн дараад гэтэл улс бол ингээ яг ингээ нөгөө нэг зурагтаа бүх хүмүүс зурагтаа үзэж байгаа. Тэгээд тэр зурагтаа үзэж байгаа хүмүүсийг зөвхөн хөнгөн хуураад за бид нар Гай Монтагийг олчлоо, зоголоо шатаачлаа гэдэг мэдээллийг бол улсад өгч яадаг. Харин Монтаг бол нөгөө хүмүүстэй уулзсан тэр мэдээг үзээд хүмүүсийн тархийг яаж угаадгийг зурагтаар юу гардгийг бол ингээ ойлгоцсон сууж байгаа. За тэгээд нөгөө нэг тухайн уулзсан хүмүүс маань ингээ тайлбарлаж өгдөг л дөө Монтаг чамд биднэрт өгөх юу байна вэ гэхэд ингээ Монтаг нөгөө нэг хулгайлж агаад уншсан номынхаа нэрийг хэлдэг. Тэгмэд гайхалтай
ном хаана байна гэхэд Монтаг болохоор миний тархинд байна гэдгийг хэлдэг. Тэр хүмүүс ингээ маш сэтгэл ханамжтай ойлгоод яагаад вэ гэх юм бол тухайн нөгөө нэг ингээ зүгтаж амьдардаг өөрсдийнхөө андуушил болон зүс царайг өөрчилсөн одоо тэр хүмүүс маань болохоор бүгдээрээ нэг өв төвчд буюу өөрийнхөө хүсэж байгаа мэдлэгийг ингээд толгой дотор айл хэдий авцсан хүмүүс байдаг. За ном хэдийгээр уншихыг хоригдсан ч гэсэндээ тэр номыг тухайн номыг болохоор толгой дотроо тээж явдаг хүмүүсийн бүлгэн байсан. За тэгээ энэ бүлгэнд бол Монтаг илснээрээ зохиол дуусч байгаа юм. За тэгээд хамгийн одоо гайхалтай хэсэг нь болохоор уншиж байгаа хүмүүс сэтгэж байгаа гэдгийг ойлгосон учраас ном уншихыг хоригдсан. Гэхдээ тэр хэрээрээ ном уншиж байгаа хүмүүсийг нухчин дарж байсан ч гэсэндээ номыг уншаад хүн тархин дотор авч үлддэг те санахыг хүсэж байгаа юмаа санаж чаддаг. Тийм учраас тархин доторх мэдлэгийг чинь одоо хинж булааж авахгүй гэдэг үг бол бүр энэ зохиолд бүр амар оновчтой тийм ном байсан. Нөгөө нэг бүлэгмийн хүмүүс маань Монтагт ингэж хэлдэг. Бидний одоо энэ тэмцэж байгаа арга бол маш энгийн. Зүгээр л бид нар тархиндаа хадгалдаг. Энэ нь аюулгүй бас маш энгийн арга гэж хэлсэн байна. За тэгээд ер нь одоо нөгөө түрүүн ном уншихын 3 гол чанарыг хэлсэн шүү дээ, тий. Ингээд үнэн мөннийг ингээд шүүлтүргүүгээр уншдаг. Уншсныгаа хүн толгойдоо ингээд боловсруулах хугацаа өгдөг. Энэ хугацаа энэ хоёрыг нийлүүлээд авч байгаа үйлдэл бол номын үн цэнэ гэж байгаа. За тэгээд нөгөө өв тэгчд маань бол яг энэ үн цэнийг өөрсдөө бий болгож байгаа. Номоо уншаад шатаачдаг гэж яахгүй. Тэр хүмүүс угаасаа баригдвал ингээд байшинтайгаа шатхаас хойш өөрөө уншаад толгойдоо авч үлдээд тэр номыг шатаачдаг. Ингэснээрээ тархинд чи үлдэж гин энгийн байна. Бас аюулгүй байна гэдгийг бол дахин нэг нотолж байгаа. Тэгээд тэр хүмүүс бол ингээд энэ intellectual holocaust буюу энэ оюун санааны holocaust-аас дистопийн ертөнцөөс өөрсдийгөө хамгаалж ингээд үлдэж байгаа тийм хүмүүс байсан. За тэгээд хамгийн сүүлд хэлэхдээ болохоор бид нар зүгээр л сандаг. We are remembering гэдэг үгийг хэлэх нь бол энэ номын хамгийн гоё хайлайт хэсэг байсан байгаа. Энэ зохиол бол маш их одоо эргцүүлэх, бодох, тунгаах зүйлтэй зохиол байсан. Ер нь ингээд хүн сэтгэхээ уншихаа болжин гэдэг бол сэтгэхээ болох, бодхоо болохын илэрхийлэмж. Тэгснээрээ одоо нөгөө нэг хідэн үеэрээ ном ерөөсө цаас барьдаггүй, уншдаггүй хүмүүсийн хүн хоорондын харилцаанд бүр амар холтцсон, сэтгэж бодож чадхаа болцсон, төвлөрч суухаа болцсон одоо тийм нийгмийг бол энэ Ray Bradbury номонд маш гайхалтай дүрсэлсэн байдаг. Одоо жишээлбэл нөгөө нэг Guy Montag болохоор нөгөө ихнэртэй шүү дээ. Тэгээ ихнэртэйгээ бүр ингээд тэр хоёр ингээд зүгээр л хамт амьдардаг хүмүүс. Тэр хоёрын хооронд мэдрэмж одоо байгалийн төрлөختөө сэрэл мэдрэмж энэ төр нь юу ч байхгүй. Тэр хоёр зүгээр л дөрвөн ханы дунд цогтой амьдардаг. Монтаг ингээд бас нөгөө нэг өөрөөсөө асуулж эхэлсэх үедээ ер нь би ихнэртэйг анх яаж танилцсан бэ гэхэд трийгээ хүртэл ингээд санахгүй байхгүй. Тэр хоёр ихнэрээсээ асуусан ч гэсэндээ санахгүй байгаа нь хүний ингээд бодол сэтгэмжийг ингээд хязгаарлах тусам хүн илүү муухай, илүү ийм адгууслаг болж байгаа амар сайн дүрслэгдсэн байдаг. Бодол сэтгэдэггүй хүн бол боловсруулж төвлөрүүлж чадахгүй гэдгийг бол маш гайхалтай илэрхийлсэн байна. За тэгээ энэ ном эхлэхэд хэлжсэн энэ ном бичигдээд 71 жил болж байна. Гэтэл 71 жилийн дараа ч уншсан, 100 жилийн дараа ч уншсан энэ бол ингээд үн цэнээ алдахгүй хамгийн юм гайхалтай зөвлөлт зохиолуудын нэг учраас ялтчгүй сонгодог зохиол муу юм байлээ. Миний хувьд бол Ray Bradbury-гийн Fahrenheit 451 гэдэг зохиолд 5-аас 5 оноо өгсөн байгаа. Тэгээ би энэ номыг та бүх уран зохиолын хорхоотнуудад уран зохиол сонирхогчдод үнэхээр таалагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Энэхүү номыг санал болгож яваадаа баяртай байна. За тэгээд авч уншаарай. Баяртай.